За юу яцханда манайхан Crime Story сувгтээ эргээд тавтай морил та манай сувгийг анх удаа сонсож байгаа бол энэхүү сувг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярилцдаг юм сувг байгаа. Подкаста бичээгүй бараг л сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгээ сүүлийн сар бол үнэхээр завгүй байсан болохоор бичлэгээ оруулж амжсангуу тэгээ одоо цаг зав арай дээрсэн болохоор тууштай оруулнаа гэж та хэддээ амлаж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ 2020 онд яг ковидын үеэр Америкийн нэгдсэн улсад гарсан нэгэн гэмт хэргийн талаар та бүхэндээ ярьж хөөр бэлтгэсэн. За ярих гэж байгаа энэ хэрэг бол миний одоо орчуулж бэлтжижсэн хэрэгүүд дундаас хамгийн харамсалтай тэг хүүхдтэй холбоотой дetail ихтэй байсан учраас тэг та хэд маань өнөөдөр ийм төрлийн зүйл сонсохыг хүсэхгүй байгаа бол энэ удаагийн дугаарыг алгасаарай гэж сануулъя. За ингэчүүд хэрэглэгөө орцгоё. 2020 оны 10 сарын 9-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Техас мужид өглөөний 9 цаг 36 минутын орчимд хүн болгон ажил сургуультай явах гээд зам дээр бол нэлийн төвчлөлтэй байсан. Яг энэ төвжрэлд явж исэн нэгэн цагдаагийн машин өөрөөс нь хэдхэн метрийн цаана хүмүүс ойрлолтоо сигналдаад бужигнаад байгааг л анзаарсан. Тэгээ цагдаа машинаасаа буугаад харахад саарл өнгийн машин урсгал сүрөөд яг өөдөөс нь одоо явж байгаа нь бол харагддаг. Тэгээ нөгөө урсгал сүрж байгаа машинаас болоод хүмүүс одоо бужигналтаа сигналдаад ойрлолтоод байсан юм лээ. За тухайн машин бол урсгал сүрсөөр байгаа цагдаагийн машиныг өнгөрөөд явах үед цагдаа нараас буцаж эргээд тухайн машиныг бол дагсан. Машиныг жолоодож явсан хүн бол 27 настай Тейлор Паркер гэх нэртэй эмэгтэй байсан. За тэгээ цагдаа нар өөрийг нь араас нь дагж байгааг тухайн эмэгтэй мэдмэгцээ шууд 911 рүү зэрэгцээд залгсан. 911 рүү залгаад диспатчер утсаа авбуу үгүй юу шууд орлоод миний ард цагдаагийн машинууд одоо дагаад явж байна. Надад түргэн тусламж яг одоо хэрэгтэй байна гэд орлоод хашгираад хэлдэг. Тэгээ уг нь бол яг ардаас нь цагдаагийн машин дагаад ахад тухайн эмэгтэй зогсохгүй хурдлаад байсан хэрнээ 911 рүү бол давхар залгах бол шаардлагагүй байгаа. Зүгээр зогсоод тусламж авах боломжтой байсан ч гэсэн машиныхаа хурдыг нэмээд бүр дугуйтай хүн хүртэл дайрах гад ингээд маш хурдтай давхижсэн. За ингээд хэсэг явж байгаад машин жолоодож исэн Тейлор хурдаа багасгаад зогсдог. Тэгээ цагдаа нар ард нь ирээд машин руу дөхөхөд Тейлор маш чанга орлоод 911-ийн диспатчертай бол одоогоороо яг ингээ уцаар ярьж байгаа нь бол сонсогддог. Цагдаа нар машины хаалгыг нээгээд харахад Тейлор гар хөл гуй гээд биенийх нь бараг ихэнх хэсэг цус олчихсон үнэхээр л амжилттай дүр зурагтай сууж идэг. Тухайн цагдаа Тейлораас асуусан зүгээр үү гэд шалах гад ойрцсон чинь Тейлорийн цээжин дээр нь бол дөнгөж төрсөн няраа хүүхэд хөдлөхгүй, дуурахгүй, уруул ам нь хөхөрчихсөн байдалтай олддог. Тэгээ цагдаа нар бол үнэхээр гайхаад учраа олохгүй байхад Тейлор ойрлоод миний хүүхэд бол намаа яг одоо эмнэлэгт хүргээд өгөөч вэ гэд ойрлоод гуйдаг. Тэгээ цагдаа гайхаад чи одоо хүүхэд чи хэдэн сартай юм бэ? Юу болсон юм бэ гэсэн чинь Тейлор манай хүүхэд төрөөд бараг 30 минут болж байна гэж хэлдэг. За ингээд тухайн цагдаа бол эмэгтэй машиндаа төрчихсөн байна. Хүүхэд нас ингээд амьсгалахгүй, хөдлөхгүй ингээд маш хурдан нэмэлт хүч болон түргэн тусламж бол дуудсан. Түргэн тусламж дуудахаа оронд замын хажуугаар өнгөрчээсэн нэгэн сувилагч эмэгтэй цусандаа будагдчихсан уйлаад ойрлож байгаа эмэгтэйг хараад шууд одоо өөрийн сувилагч хүний эмч хүний инстинкт дээрээ машинаасаа буугаад тусламж үзүүлэхээр очсон. За очиод хүүхдийг нь шалгаад үзэхэд бол нэраа хүүхэд нь бол уруул нь сааралтаад бие нь хөхөрчихсөн байсан ч гэсэн багахан одоо зөөлөн зүрхний цохилт бол мэдэрсэн учраас тухайн хүүхдийг аврах гэж оролдоод ингээ агаарыг нь чөлөөлөөд аюулгүй байдалд бол хэвтүүлсэн. Тусламж үзүүлсэн сувилагч эмэгтэйд тухайн үед нэг зүйл бол үнэхээр сонин санагдсан. Тэгээд дөнгөж төрсэн хүүхдийг төрснийхэн дараа угаагаагүй байх үед ер нь маш их одоо цустай байдаг бол Тейлорээс төрсэн нэраа хүүхэд аль хэдийн юм угаачихсан юм шиг цэвэрхэн байсан гэдэг. Сувилагч эмэгтэй юу болсон талаар Тейлорээс асуусан. Тэгээ юу болсон юм бэ? Чи хизээ төрөх байсан юм бэ гэд ерөнхий юмнууд асуусан чинь Тейлор 30-нд гээд уйлаад хэлдэг. Тэгээд энэ өдөр чи одоо 10 сарын 9-ний өдөр гэхээр Тейлор бараг л 20 өдрийн өмнө төрччтэй гээд тухайн сувилагч эмэгтэй Тейлор хэлсэн чинь үгүй энэ сарын биш өнгөрсөн сарын 30-нд гэж хэлдэг. Тэгэхээр Тейлор төрөх хугацаанаасаа бараг 10 өдрийн дараа төрсөн болж тарж байгаа. За Тейлорыг ингэж хэлэхэд бол тухайн сувилагч эмэгтэй дахиад нэг зүйл маш сонин санагдсан. Тэгээд 47 хоногоо дуусгаад дахиад 10 хамчсан хүүхэд гэхэд Тейлорээс төрсөн хүүхэд бас арай л жижигхэн харагдчихсэн. Тэгээд сувилагч эмэгтэй яаж төрсөн бэ гэд асуусан чинь Тейлор би уг нь өнөө өглөө зүгээр явж исэн юм аа. Тэгээ би өглөө дэлгүүр орсон чинь доошо хүүхэд маань гарах гээд байгаа юм шиг хүчтэй мэдрэмж өгсөн. Би машинд одоо шууд суугаад эмнэлэг рүү
машинаа бариад хөдөлсөн тийм машинаа бариад удаагүй байхад яг л одоо ингээд доошо хүүхд маань гарах гэж байгаа юм шиг мэдрэгдээд би машинаа барьж байхдаа хүүхдэд төрүүлсэн гэд уйлаад тухайн сөүлэгч эмэгтэйд хэлдэг. Тейлрийн одоо тэр очих гэсэн имлэг нь болохоор тухайн яг тейлрийн байсан дэлгүүрээс нь бараг 40 минутын зайтай. Ер нь бол нэлийн хол имлэг байсан. Тэг уг нь бол замд нь 2 3 имлэг байхад яагаад заавал тийшээ явах болсон юм бол гэ тухайн сөүлэгч эмэгтэй бас нэлийн гайхсан. Тэгээд маш олон гайхах зүйл байсан ч гэсэн тэгээ хүүхдийг болон дөнгөж төрчлөө гэж байгаа энэ эмэгтэй бол худлаа ярьж ингэж бодохгүй ямар ч туслая гэд бүх чадах тусламжаа бол тухайн сөүлэгч эмэгтэй бол үзүүлсэн юм. Түргэн тусламж ирэх хүртэл хэдэн минут өнгөрөөд Тейлор ер нь харьцангуй биеийн байдал нь хэвийн байгаа харагддаг. Тэгээ ямар ч өвчин намдаахгүй хэдхэн минутын өмнө өөрөө машин барьж агаад одоо төрсэн эмэгтэй гэхэд бие нь бол хэвийн өвдөлтгүй завиургүй харагддаг. За ингээд эцэст нь түргэн тусламж ирж Нера болон Тейлорыг эмнэлэг рүү авч явсан. Тэгээ эмчнэр Нераг аврах гэж үнэхээр бүх чадлаараа хичээсэн ч гэсэн аль хэдийнэ хожимдсан байсан тул Тейлорын төрүүлсэн хүүхэд нь бол амьсгал хураасан. За харин Тейлорын хувьд бол эмчнэр дотор үзлэг хийгээд үзэхэд Тейлорт хүүхэд бүрэлддэг сав байгаагүй. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд л нөгөө төрөлхийн савгүй эсвэл метаслын аргаар одоо ямар нэг өвчний улмаас саваа ахуулах тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд эмэгтэй хүн бол өөрөө жирэмслэх ямар ч боломжгүй болдог үг нь. Тэгээ үзлэг хийсэн эмчнэр бол үнэхээр гайхсан. Нэг цагийн өмнө төрсөн гээд байгаа энэ эмэгтэй саваа ахуулчихсан өөрөө жирэмслэх бүр ямар ч боломжгүй эмэгтэй байна. Ямар ч чинь төрсөн хүүхэд нь бол Тейлорээс төрөөгүй хүүхэд байна гэдэг аимшигтай мэдээг бол цагдаа нарт эмчнэр хэлдэг. За хэргийн зангилааг ярьж эхлэхээс өмнө энэ эмэгтэй хэн болох, яаж аваад ийм нөхцөл байдалд ороод өөрөөсөө төрөөгүй хүүхдээ өөрийн юм шиг яриад дүр эсгээд жүжиглээд байгаа. За нэмээд хамгийн чухал нь энэ дөнгөж төрөөд амь насаа аим харамсалтайгаар алдсан Нера хүүхэд яг хэний хүүхэд байсан талаар хэдүүлээ ярилцъя. Тейлорын хувьд бол 1993 онд төрсэн 27 настай тогтсон эрхэлсэн ажилгүй 10 настай охин болон 6 настай хүүхэдтэй юм ээж хүн байгаа. За тэгээ хүүхдүүдийнхээ ааваас салаад саяхан одоо шинээр юм сүйт залуутай болсон ийм эмэгтэй байгаа. Тейлорын сүйт залууг Wade гэдэг тэгээ танилцаад ердөө жил гарна л болж байгаа. Тэгээ Тейлорын сошиал медиа одоо сошиал хаягуудаас нь харахад Тейлор сүүлийн 9 сарын турш өөрийнхөө одоо юм жирэмсний аяллыг бол бүгдийн ингээд бичсэн байгаа нь харагддаг. Жирэмсний зураг авалт одоо хүүхдийнхээ хүүсийг нь мэдж байгаа парти гэж жирэмсэн байгаа одоо бүхий л цаг хугацаагаа бол сошиал хаягуудаа оруулдаг байсан юм элэ. Хийжсэн постуудаас нь дурдах юм бол би одоо 2 хүүхэд өөрөөрөө төрүүлсэн ч гэсэн одоогийн хүүхдээ бол өөрөөрөө төрүүлэхэд хэтэрхий эрсдэлтэй гэсэн эмнэлгийн одоо юм дүгнэлт гарсан. Тийм учраас би хийсвэрээр л төрөх болж таарж ах шиг байна. Тэгээ хийсвэрээр төрсэн ээжүүд маань зөвлөгөө өгөөрэй гэх мэт хүртэл постууд бичижсэн. Тейлор жирэмсэн болсон гэж хэлснээс хойш 12-7 хоногийн дараа хүүхдийнхээ хүүсийг мэдсэн. Тэгээ уг нь бол ихэвчлэн 18-аас 21-7 хоногтод нь мэдэх боломжтой байдаг ч гэсэн Тейлор нэлийн эрт одоо ягаад ч юм мэдээд энэ партиг хийсэн. За тэгээ энэ нь мэдээж одоо с ิจ гтэй санагдсан учраас хүмүүс Тейлорыг худлаагаасаа жирэмсэн болж жүжиглээд андал гэж тухайн үед бол зарим хүмүүс бодсон байгаа. Тэгээ Wade-ийн гэрийнх нь бол бас асуусан чи ядаж гэрцийг нь харсан юм уу гэд асуухаар Тейлор жирэмсэн болоод таргалаад өөртөө итгэлгүй болсон учраас би зүгээр л одоо цамцных нь гаднаас одоо юм том гэрцийг нь бол харсан гэж хэлдэг. Тэгээд Wade-ийн хувьд ч гэсэн Тейлор худлаа ярина гэж юусоо бодог байх. Тэгээ нэмээ Тейлорын гидсэн ингээд томроод эмчтэр оцсон бичиг энтрээ бол дандаа ингээд хүмүүст ил үзүүлээд байсан учраас Wade бол худлаа ярьж нэж бодоогүй юм шиг байгаа. Тэгээ харамсалтай нь энэ одоо Тейлорын энэ бүхий л одоо хугацаанд жирэмсэн гэж яриад байсан нь бол бүгдээрээ худлаа байсан. Тэгээд fakebaby.com гэдэг ийм сайт байт юм билээ. Тэгээ тэрэн дээр нэр, овог, нас, эмнэлэг, эмчийн нэр зэрэгээ гараас бичиж оруулахаар жинхэнэ одоо ийм жирэмсний зураг шиг ийм хуурамч зургийг нь $10 гаргаж өгдөг ийм одоо хууль бус сайт. Тэг хүмүүс ихэвчлэн одоо 4 сарын 1 ч юм уу хүмүүсийг одоо франктах гэж энэ сайтыг ашигладаг бол Тейлор харин гэр бүл, найз нөхдөө за тэгээд нөхрөө хуурах гэж юу нь бол энэ сайтыг ашигласан. Тэгээ Тейлор Wade-тэй танилцахаас өмнө эмэгтэйчүүд талтай асуудалтай болоод саваа ахуулчихсан байсан. Тейлор бүр дунд ангийн сурагч байхдаа л дандаа худлаа ярддаг хүүхэд байсан. Тэгээ нэг өдөр шагаагаа мулталчихлаа эмнэлэгт байна гэснээ маргааш нь зүгээр л гүгээд явж идэг. Тэгээ бүхэл бүтэн 3 жилийн турш багш нартай, ангийнхантаа, найзуудтай өөрийгөө хор тавтартай, маш богино настай гэж
худлаа хэлсэн. Тэгээ өөрийгөө найзуудтай дандаа найз залуутай гэж бас худлаа хэлдэг байсан. Тэгээ найзууд нь тийм үү тэгвэл найз залууч чинь харъя л та гэхээр харин хол сургуульд сурдаг юм аа. Зургийн ч гэсэн байхгүй гэж худлаа хэлдэг байсан. За ингэж явсаар 17 наснда Тейлор өөрөөсөө 2 ах буюу 19 хүн настай бас нэг залуугаас жинхнээсээ жирэмсэн болоод ахлах сургуулаа хайж охиноо төрүүлсэн юм. За тухайн үед бол хэдхэн уулзаад жирэмсэн болчихсон дээ нэгэндээ тийм ч хайртай бишээс учраас охиных нь аав нь бол нэг удаагүй салаад Тейлор охиноо ганцаараа өсгөх шаардлагатай болсон. Тэгээ залуудаа ээж болсон Тейлор бол охиноо бараг л хардаггүй байсан гэж хэлэхэд болно. Тэгээ гэрийнхэндээ найзуудтай хадам аав ээжтэй гээд дандаа иймч шалгалттай, тиймж ажилтай гэж хэлээд охиноо хүмүүсээр дандаа харуулдаг байсан. Тэгээ охин нь бол өстой нөгөө бор зүрхээрээ хүн болсон гэж хэлэхэд болно. Тейлор багада дандаа нэг хэн нэгэнд гим хоргүй худлаа ярьдаг байсан бол нас явахын хэрээр худлаа ярьж байгаа зүйлүүд нь бүр юм галзуу болж эхэлсэн. Шинээр танилцж байгаа хүмүүстэй Тейлор би энэ тухай бас нэг олон хүнд ярьдгүй юм л та. Гэхдээ чамд хэлчихье дандаа юм худлаа юм ярьдаг байсан. За тэр нь юу вэ гэхээр чи юм цэнхэр савтай Мортон гэдэг нэртэй юм давс мэдхүү. Тэр яг үүндээ манай гэр бүлийн бизнес юм аа. Миний огч угаасаа Мортон шүү дээ гэд хүмүүст ингээл гайхуулж ярьдаг байсан. Тэг би гэр бүлээсээ аав ээж манай дараагийн өв залхамжлагчаар бол ер нь бол сонгосон бараг 1.7 тэрбум долларын үнцэнтэй компаниг бол би утахгүй өв залхамжилт авах юм аа гэд худлаа яриад яваад байдаг. Иймэрхүү худлаа түүхүүдийг танилцсан хүн болгондоо ярьдаг. Тэг яагаад ингэж худлаа яриад яваад байсныг нь мэдэхгүй ч гэсэн Тейлор бүр яг өдрийнх нь яг нэг хэсэг хийх ёстой чухал ажил юм шиг хүн болгонд өдөр болгон худлаа зүйл ярьдаг байсан. Тейлор хувьдаа нийтдээ 11 дугаартай байсан. Тэгээ дугааруудаасаа өөрлөгөө бичээд хараач өнөөдөр ийм үнийн дүнтэй гэрээ хийлээ. Ийм гэрээнд гарын ус үзурлаа гэд найзууд руугаа ээсээс хийж явуулдаг. Тэгээ яг ингэж худлаа хэлэх шаардлага бол Тейлорт нэг байгаагүй. Тэгээд яг үнэндээ бол энэ худлаа ярьдаг нь бол ямар нэгэн сэтгэл зүйн юмгийг өвчин байх гэж бодож байна. Нөгөө талд тэгээд хүмүүс мэдээж тэнэг биш, зарим хүмүүс бол Тейлораас тэр даруйд зайгаа ярьдаг байсан бол зарим нь бол яагаад ийм зүйл худлаа ярина гэжгээд итгээд найзлаа нөхөрлөөд явдаг байсан байгаамаа. 2011 онд Тейлор Томми гих залуутай танилцаад нөгөө ярьдаг бүх худал хуурмаг юм ярьж итгүүлээд гэрэлж чадсан. Тэгээ Томми мэдээж гайхсан. Тэгээ ийм баян гэр бүлээс гаралтай ийм том компани өв залгамжлагч байж яагаад ийм жирийн энгийн хүн шиг эдэлж хэрэглэж тансаг байдаггүй юм бол гэхээр Тейлор бол нэг хариулттай. Тэгээ би хэдий юм тансаг мундаг юм гэр бүлээс гаралтай ч ихсэн эмээ маань надад энэ бүх өв залгамжлах зүйлийг эмээ болон ээж маань ингээ надад өгөхгүй байгаамаа. Тэгээ тэр ингээд асуудалтай байгаа учраас ингээ тэр асуудлыг шийдэгдтэл би ингээд юм жирийн энгийн хүн шиг амьдрд юм аа гэж итгүүлсэн. За тэгээ Томми Тейлор хоёр бол 2 жил гарan үерхсний дараа Тейлор жирэмсэн болоод өөрийнхөө хүүг бол төрүүлсэн. Хүүгээ хамтдаа хэсэг өсгөж агаад Тейлорын шоуд бол дараар тавиул тэрээс хэтэрсэн учраас Томми бол тэсэхгүй хүүгээ аваад энэ худлаа ярьж байгаа юм шоу цэнгийн дуртай юм эмхтэйгээс бол салсан. За Томмигоос шүүхээр албан ёсоор салснаасаа ердөө 11 өдрийн дараа Тейлор өөрийн дараагийн найз залуу болох Хантер гэх нэртэй залуутай бол танилцсан. За Тейлор энэ удаад бол өмнө ярьдаг байсан нөгөө мундаг сайхан энтер баян гэсэн түүхээ бол ерөөсөө яриаггүй. Харин юу гэж бодлоо ялсан бэ гэхээр би бол юм цэвэрлэгч эмнэлэгт ажилладаг хүүхэн. Тэгээд гэж хэлээд дандаа юм анхны тусламжийн хайрцаг энтер би эндээ авч явдаг байсан байгаа. Тейлор Хантертай танилцахаас өмнө өөрийгөө 2 хүүхэд төрүүлснээсээ хойш умаа үзэн хорт автартай гэдгийг мэдсэн. Тэгээ хэдий эмчлэгдсэн ч гэсэн өөрөө хүүхэдтэй болох боломжгүй болсон. Тэгээ би чамд бол үнэхээр их хайртай, хоёулаа хүүхэд өргөж авах эсвэл тээгч ихтэй болоод чамаагүй хүүхэдтэй болёо гэд гуниглаад хэлдэг байсан. Тэгээд Хантер ч гэсэн өөрийнхөө ийм эмзэг сэдвийг хэлж байгаа учраас чин сэтгэлээсээ ярилцж байгаад нь үнэхээр их баярлж исэн. Тэгээ мэдээж харамсалтай нь энэ бас л Тейлорын нэг худлаа зохиож ярьсан түүх байсан. Тэгээ цаг хугацаа өнгөрсний дараа Хантер түүний энэ гэр бүл, ажил, мэргэжил гээд бүх зүйл нь худлаа байсан учраас энэ хоёроос хоёр тишээ болоод салтгаа. За Хантераас салаад удаагүй байхдаа Тейлор дараагийн найз залуу буюу Wade Griffin гэх нэртэй залуутай танилцдаг. За энэ нь бол яг одоогийн сүүц залуу нь байгаа.
Тейлор өөрийнхөө хоёр хүүхдийг маш муу харж ханддаг байсан учраас хүүхдүүдийнх нь одоо өвөө эмээн тэсэхгүй аваад Тейлор Вэйдтэй танилцахдаа бол ганцаараа амьдардаг байсан. За тэгээд Тейлорын өмнө нь ярьжсэн газрын төсний компанитай, давсны үйлдвэртэй, өв залгамжлах, цэвэрлэгч гээд энэ бүх одоо түүх нь худлаа байхад Тейлор яаж өрн хоол унд байрны түрээсээ одоо болгоод байдаг байсан бэ гэхээр Тейлор хүмүүст худлаа илж мөнгө зээлдэг байсан байгаа. Өөрийгөө мэрэгжлийн зурагчин гэж хэлээд жирэмсний зураг авалт, төрсөн өдрийн зураг авалт хийн гэж хэлээд тухайн ажил эхлэхээс өмнө урьдчилгаа гэж 50% нь аваад шууд одоо хамаг юмараа блоклоод мөрж юм мөнгө олдог байсан юм ихтэй байгаа. Тейлор найз залуу Вэйдтэй өөрийгөө нэлээд их хэмжээний өв залгамжлах хүн гэд бас л нөгөө түүхээ ярьсан. Тэгээ гэхдээ одоо хүртэл одоо энэ өв залгамжлаа авахгүй байгаа шалтгаан нь ээжээс мань болсон. Тэгээ ээж маань юм галзуу эмэгтэй байдаг. Надад маш их дургу. Нэг удаа бүр хүн хүслээд намайг алуулахыг хүртэл завдчихсан гэж хэлээд ер нь ээжигээ тийм галзуу эмэгтэй гэж одоо сүйц залуудаа бол итгүүлсэн. Тейлор тэгээд ээж маань юм галзуу эмэгтэй намайг алуулах гэж хүртэл оролдож исэн учраас би надад ийм одоо аюултай санагдаж байгаа учраас би танаад очиж хамт амьдарч болох уу гэд Тейлор бол танилцснаасаа нэгэн сарын дараа Вэйдийн гэрт нь очиж амьдарсан. За тэгээд гэрт нь очиж амьдарснаасаа хэдхэн өдрийн дараа амар уйлж гэртээ орж ирээд ээж маань одоо хийсэн буруу зүйлийнхаа хариуд шоронд орсон. За тэгээд тэндээ өөрийнхөө амийг хорлсон байна. Надад үнэхээр хэцүү байна гэж хэлсэн. За тэгээд Вэйдийн хувьд ч гэсэн хайртай эмэгтэй ийм харамсалтай байдлаар ээжигээ алдсанд бол үнэхээр их өрөвдсөн. Энэ явдлаас хойш 2 сарын дараа Тейлор гэр бүлээрээ Зулсарын баяр тэмдэглэж байхад нь Тейлорын ээж нь гинт гаднаас ороод ирсэн. Тэгээ Тейлор ээжигээ хараад бүр юу ч болоогүй юм шиг өө сайн уу ээжээ юу энэ даа гэд ярьж эхэлсэн. Тэгээ Вэйд бол харин бүр нэлийн гайхсан. Тэгээ ээжийг нь үхсэн гэж бодож исэн ч гэсэн ээж нь бүр амьд. За тэгээд нэмээд бүр одоо Тейлорын хэлээд байсан шиг тийм галзууч эмэгтэй биш байсан. Тейлор тэгээд хизээч өрн яагаад ингэж худлаа ярьснаа бол Вэйдэд тайлбарлаагүй. Вэйд ч гэсэн асуугаагүй тэгсгээд өнгөрсөн. За Вэйдийн хувьд бол дээврийн компанид ажилладаг. Нэмээд өөрийнхөө одоо үржүүлдэг ийм гахайг зардаг ийм хувийн бизнестэй залуу байсан байгаа. Тэгээд Тейлорын хувьд бол үнэхээр ийм боломжийн залууг алдахыг хүсээгүй учраас бүхэл аргыг хэрэглэж хажуудаа байлгах гэж хичээсэн. Тэгээд ихэнх үедээ бол Тейлор бол Вэйдийг болон гэр бүлийг нь бол үнэхээр их одоо лов бомбинг гэдэг шиг амар их хайрладаг байсан. Тэгээ ээж нь нэг удаа бүр хөвшин хүн одоо явахад хэцүүгээд машин хүртэл авч өгсөн. Тэгээ ээж нь ч гэсэн тухайн үед бол үнэхээр их баярлсан. Машин авч өгснөөс хойш 1 сарын дараа Тейлор гинт хадам ээж рүүгээ заалгаад танд нөгөө авч өгсөн машин маш том юм одоо үйлдвэрийн алдаа гарсан гинэ. Тэгээд тухайн компаниас нь над руу ярьлаа та нөгөө машинаа манай гадаа удирж болох уу? Би янзлуулаад буцаага танд өгье гэд хэлсэн. Тэгээ Вэйдийн ээж нь ч гэсэн мэдээж юм алдаа гарсан энэ төргээд юу ч бодлого одоо Тейлорт бол аваачид өгсөн. Машинаа өгснөөс хойш хэдэн 7 хоног өнгөрсөн ч гэсэн машинаас нь болон Тейлороос бүр ямар ч зураг ажиг байдаггүй. Тэгээ ээж нь гайхаад зүйлдээ нөгөө машин авсан компани руу залгаад миний машины засвар одоо юу болж байгаа болоо гэсэн чинь яг энэ арлын дугаартай машинд бол ямар ч засварын үйлчлэгээ одоогоор байхгүй байна. Тэгээ машины зээлээ төлөөгүй учраас бид нар буцаа авсан байна гэж хариу хэлдэг. Тэгээ Тейлор бас л одоо ингэж худлаа хэлсэн тухайн үед бол баригдаж байгаа. За тэгээ Вэйдийн ээжт нь бол яг энэ мөчөөс эхлээд энэ эмэгтэй нэг л зүйл одоо буруу байна гэж анзаарч эхэлсэн гэдэг. За тэгээ Вэйдийн гэрийнхний хандлагыг нь анзаарсан Тейлор ч гэсэн маш хурдан одоо засахаар шийдсэн. Нэг удаа Вэйдийн гэр бүлийнхэн бүгдээрээ цугларсан байхад Тейлор гинт босч ирээд гэрийнхэнд нь бүгдд нь юм одоо өөрсдийнх нь нэртэй тогтууд харааж өгөөд нээгээд үзээрэй гэсэн. За тэгээ гэрийнхэн нээгээд үзсэн чинь юм газар худалдаж авсан гэсэн юм бичиг хүн болгоны нэртэй байсан. Тэгээ Тейлор хүмүүс ингэ юу вэ гэж гайхсан чинь сюрприз манайхаа би маш том одоо 5,000 хөл бөмбөгийн талбайтай тэмцэх 4.7 тэрбум долларын үнэ бүхий газар худалдаж авсан юм аа. Тэгээ тэрнээсээ та хэдэд ингээ хүн дээр нь ингээ багхан газар авчихсан. Бүгдээрээ нэг байшин тэндээ бариад ингээ сайхан одоо амьдарцгаая гэж хэлсэн. Тэгээ гэрийнх нь бол үнэхээр их баярлсан. Тэгээ хин ч одоо ийм одоо хүний санаанд оромгүй зүйлээр худлаа ярина гэж төсөөлөөг байх хөрхий. Тейлор яг энэ худлаа хэлсэн зүйлээ бол бүр ерөөсөө зогсоогоогүй маргааш нь Вэйдийг дагуулад нөгөө авах гээд байгаа газартаа очиж үтсэн. За тэгээд энэ газар шүү дээ. Үүнийг авах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээ нөгөө газрыг нь зарж байгаа агент нь за ингээд таныг ойлголоо. Та үнэхээр одоо энэ газрыг худалдаа авахар шийдсэн бол бидэнд урьдчилгаа болгож $200,000 буюу одоо Монгол мөнгөөр бараг 700 сая төгрөг өгөх шаардлагатай гэж хэлсэн.
За тэгээ Тейлор асуудалгүй би энэ 7 хоногийн сүүлээр та хэд рүү явуулъя гэж хэлээд Вэйдийн гэр бүл хүүхдүүдээ авчираад зураг аваад фэйсбүүк дээрээ постлоод бүр галзуурч өгсөн. За тэгээ худлаа ярьдаг хүн бол худлаа ярьдаг эмгэгтэй ийм хүний хувьд бол худлаа ярьсан зүйлд нь хүмүүс итгээд баярлж байгаагаас нь ийм таашаал авдаг гэх юм уу, тиймэрхүү юм байд юм шиг байгаа. Тэгээд Тейлорын энэ худлаа ярьж байгаа зүйлүүд бол улам л ийм том болоод сүр дүүлэнтэй болоод идэг. За ингээд газар инээтэрэгэд бужигнаад явж итэл Вэйдийн ээжийнх нь нууцанд дугаараа нууцлсан дуудлага ирсэн. За тэгээд ээж нь хуцаа авсан чинь сайн уу би Тейлорын ингээд нэлээд сайн мэддэг хүн байгаамаа. Тэгээд түүний ярьж байгаа бүх зүйл бол худлаа шүү, сэрэмжтэй байгаарэ. Худлаа ярьсан бүх зүйл нь баригдах юм бол Тейлорын дандаа ашигладаг сүүлийн арга нь бол өөрийгөө жирэмсэн гэж хэлдэг гэж хэлээд шууд хуцаа тасалчдаг. Тэгээ Вэйдийн ээж нь бол угаасаа нөгөө цаана нэг мэдрэмжтэй байгаадсан нөгөө машин дээр худлаа ярьснаас нь хойш тэгээд дээрээс нь ийм том газар инээд ирэгээд бас худлаа ярьж магадгүй гэж бодоод үнэхээр гайхсан ч гэсэн за ямар тааж харж л байя гэж бодсон. За тэгээд 7 хоногийн сүүлч нөгөө өөх $200,000 нь хугацаанд өгсөн. Тэгээ ямар ч ажилгүй худалч Тейлорт угаасаа ямар юмных нь $200,000 бүр $20,000 ч угаасаа байхгүй. Худлаал нөгөө газраа баахан удааж агаад Вэйд болон гэрийнхэнд нь өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ бол хэлтгээ. За тэгээ энэ мэдээнд бол гэрийнх нь болон Вэйд бол үнэхээр их баярлж исэн ч гэсэн хитгүү өдрийн өмнө Вэйдийн ээжэд бол тийм сонин дуудлага ирсний дараа Тейлор өөрийгөө жирэмсэн болсон гэж хэлэхэд бол үнэхээр л сэжиглэхтгүйц санагдчихсэн. Тэгээ Вэйдийн ээж нь яг нь анзаараад мэдрээд байсан учраас хүүгээсээ та хоёр тестээр хэдэн удаа үтсэн бэ? Чи хажууд нь байсан уу? Эмнэлэгт үзэхэд нь хамт явсан уу гэж асуусан чинь Вэйд ээж энэ ч 2020 он шүү дээ. Тэгээд ч Тейлор өмнө нь 2 хүүхэд төрүүлж исэн. Өөрийгөө сайн мэдж байгаа. Мэдээд л жирэмсэн үнэн гэж хэлсэн бол жирэмсэн л байгаа штэ гэж юу н найз охиноо бол өмөрж исэн. Тэгээ Вэйд ер нь үнэхээр юм анзаарахгүй юм уу? Эсвэл тэнэг юм уу бүүмэд ямартай ч хүртэл нэг ч сэжигтэй зүйл Тейлороос мэдрээгүй л яваад байгаа. За тэгээ түрүү хэлсэнчлэн Тейлор өөрийгөө хүмүүст бол жирэмсэн гэж хэлснээс хойш өдөр бүр фэйсбүүк дээрээ пост оруулдаг болсон. Тэгээ миний хөрхөө охин өнөөдөр 2 паунд боллоо. Миний охин жижигхэн ч гэсэн бүх зүйлийг ээжтэйгээ хамт даван туулж гин. 7 сарын 30-ны өдөр анхны 3D ультрасаунд ийм үзлэгийн цагаа авлаа. Хүлээж тэсэхгүй нэ гэл бүр юм янз бүрийн худлаа постууд өдөр болгон оруулж исэн. За тэгээ худлаа юм уу гэхээр Тейлор энэ бүх постоо хийх бүрдээ үслэгт орсон имлэгээ дандаа юм меншн хийгээ таагалцдаг. Хүмүүс бол мэдээж ийм official ийм имлэгийн хаяг тааглаад ингэж яагаад бол итгэсэн. За харин тухайн имлэг нь бол Тейлорын постуудыг хараад шууд доор нь комент өчиж бол мэдээж болохгүй гэж бодоод хувь чатаар бол нэлээд удаа сануулж хэлсэн. Тэгээ уушлаарай манай имлэгт бол та уг нь ингээ ирээгүй шүү дээ. Манай имлэгийг та ингээ меншн хийхгүй байж болох уу? Та андуураад ах шиг байна гэж хэлсэн. За тэгээ Тейлорт мэдээж хэлэх үг байгаагүй учраас зүгээр л сэндээд тухайн үед бол өнгөрөөсөн. Дугаараа ихэнд хэлсэнчлэн Тейлор бол өөрөөрөө жирэмсэн болох ямар ч боломжгүй саваа ахуулчихсан юм эмэгтэй. Тэгэд өөрийгөө жирэмсэн болсон л гэд худлаа яриад яваад байгаа гэсэн үг. Тэгээд Тейлор ер нь Вэйдтэй хамт хэдхэн сарыг өнгөрүүлээд Вэйд өөртөө нь бол тийм ч удаа хамт байхгүй юм шиг санагдаад ийм худлаа зүйл зохиож хийсэн байдаг. 2020 оны 6 сард Тейлор gender reveal party буюу хүүхдийнхээ хүүсийг мэдж байгаа ийм парти хийдэг. Тэгээ хүмүүсээ дуудаад баяр тэмдэглэхээр шийдсэн. За тэгээ өөрийнхөө талаас нэг ч хүн дуудаагүй. Учир нь гэрийнх нь Тейлорыг жирэмсэн болох боломжгүй гэж мэддэг байсан учраас ганцхан Вэйдийн талын найзуудыг, Вэйдийн гэр бүлийг за тэгээд өөрийнхөө 2 хүүхдийг дуудаад баяраа тэмдэглээд өөрийгөө охинтой болж байгаа юм байна гэж хэлээд баахан зураг фэйсбүүкт бас постлсон. Цаг хугацаа өнгөрөх тусам Тейлорын төрөх хугацаанд улам төгсөн. Тэгээ мэдээж Тейлорын гидсэн нь ингээд том харагдах шаардлагатай байсан учраас Тейлорын интернетээс хуурамч гэдээс худалдаж аваад тэрийгэ хийж зураг авахулт сошиал медиад хийж улам л томорсоор байна. Хайртай шүү, уулзахыг тэсийн ядан хүлээж ийн гэсэн постуудыг бол араас нь хийсээр байсан. 2020 оны 8 сард Тейлор бүр жирэмсний зураг хүртэл авахулсан. Тэгээ худлаа ярин гэхэд энэ зураг энтер бол бүр арай л хэтэрхий санагдсан. 2020 оны 9 сарын 22-ны өдөр Тейлор 3D эхондоо харуулах тийм хуваартай өдөр байсан. Тэгээ хуваарийнхаа дагуу эмнэлэг дээрээ очсон ч гэсэн өөрийгөө үзүүлэх гэж очиагүй. Тэгээ угаасаа жирэмсэн биш учраас үзүүлэх зүйл бол Тейлорт байхгүй. Тейлор харин яагаад энэ эмнэлэгт очсон бэ гэхээр нийтдээ бараг 3 цаг эмнэлгийн гадаа машиндаа зогсож
одоо юм үзлэгтээ орж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг харсан. За тухайн жирэмсэн эмэгтэйчүүд яг ямар машинаас бууж ийн гэж харж агаад машиных нь одоо сэрийн дугаарыг нь хараад машины дугаараар нээлттэй шалгаж болдог сайтаар дамжуулаад тухайн одоо жирэмсэн эмэгтэйчүүдийн гэрийн хаяг, овог нэр зэргийг нь тэмдэглэж авсан. Энэ тэмдэглэж авсан эмэгтэйчүүдийн нэг нь 21 настай Reagan гэх нэртэй эмэгтэй байсан. За тухайн эмэгтэйг бол гэтээ Тейлор бараг жил гарны өмнө мэддэг байсан. Тэгээ Тейлор хараад бол тухайн эмэгтэй шууд таньсан байгаа. За яаж энэ хоёр танилцсан бэ гэхээр Тейлор нөгөө нэг худлаа мэргэжлийн камер барьсан өөрийгөө мэргэжлийн зурагчин гэж хэлээд ийм худлаа ажил хийдэг байхдаа энэ эмэгтэйн одоо хормын зургийг нь 1 жилийн өмнө авч исэн юм билээ. Тэгээд яг тэр хормынхаа өдөр бол яг Тейлор энэ хоёр бол анх удаа танилцчихсан. Тейлор тэгээд өөрийнхөө таньдаг тэр эмэгтэйг жирэмсэн байгааг нь харцгаад тухайн өдрийнхөө оройн Facebook дээр Reagan-тэй бол найдууд болоод сайн уу намайг таньж гэнэ үү саяхан чамайг Facebook-аас хараад охинтой болох гэж байгааг чинь мэдлээ. Би бас одоо юм жирэмсэн охинтой болох гэж байгаа гэж хэлээд танилцаад хоёулаа юм ойрхон төрх юм чинь нэмээд хоёулаа юм ойрхон амьдрт юм чинь одоо уулзаад найзууд болёо гэд санал тавьдаг. Тэгээ Reagan-ийн хувьд болохоор 17 наснда охиноо төрүүлсэн. Тэгээ хэдий гэрэлтэнд бүтлгүүцэн ч гэсэн сайн ээж аавынхаа буйнд бас ачаар одоо охиноо маш сайн өсгөж сургуулаа хүртэл амжилттай төгссөн. За ингээд ганц би 1 жил байсныхаа дараа сургуулаа төгсөөж Reagan Homer гэх нэртэй залуутай танилцаад хурмын байсан. За тэгээ тухайн хурмынх нь зургийг нь бол яг тухайн үед бол Тейлор авч өгөөд энэ хоёр бол танилцчихсэн юм түүхтэй байгаа маа. Тейлорын төрөх сүүлийн хугацаа 2020 оны 9 сарын 30-ны өдөр байсан. За тэгээ цаг хугацаа өнгөрсөөр л байсан. Худлаа хэлсээр явсаар агаад 2020 оны 10 сарын 4-ний өдөр болсон. За ер нь бол төрөх өдрөөсөө 7 хоног хойшилсан гэсэн үг. Тейлор бол дотроо маш олон зүйл бодсон. Яаж одоо энэ гэр бүлд өөрийгөө жирэмсэн гэдгээ одоо хүүхэд төрүүлж чадна гэдгээ нотлох уу? Би яаж одоо хүүхэд танаас олох уу? Эсвэл одоо эндчлээ гэж хэлэх үү гэдэг нь тэгэхээр энэ 7 хоногт бол бүх зүйлийг бол бодсон байгаа. 10 сарын 5-ны өглөө эрт 4 цаг 30 минутанд Тейлор өөрийнхөө төрх эмнэлэг рүү бол залгаад хоолоо өөрчилдөг юм аппликейшнээр өөрийнхөө хоолойг өөрчлөөд тухайн эмнэлгийн ажилтан руу залгаад танаа эмнэлэгт чи яг одоо тэсрэх бөмбөг тавьсан байгаа. Бүх хүмүүсээ гарга гэж одоо юм дуудлага хийсэн. За тухайн эмнэлгийн ажилтнууд бол нэлээд гайхаад тэр өдөр яг ирэхээр төлөвлөд байсан цаг авсан хүмүүс рүү яаралтай залгаад биднэрт юм шалгах зүйл байгаа учраас өнөөдөр хүлээн авах боломжгүй боллоо гэд хэлдэг. Тэгээ Тейлор ч гэсэн энэ мэдээг Wade-д хэлээд 1 өдөр хойшлуулж 1 өдрийг бол ингээд аргалж чадсан байгаа. За дахиад маргааш нь болсон 10 сарын 6-ны өдөр болсон ч гэсэн Тейлор бас л төрөх шинжгүй байсан. За мэдээж одоо жимсэн биш юм чинь төрөх шинжгүй л байгаа. Тэгээ Wade-ийн ээж нь сүүлдээ бүр тесрээд уурлаад Тейлор жирэмсэн биш юм шиг байна гэж хэлэхэд Wade ч гэсэн энэ бүхнээс залхаад Тейлортэй бол ярилцахаар шийдсэн. Тэгээд би бүх зүйлд одоо чиний талд ер нь бол орно. Гэхдээ ямар ч тач чиний гисэнд хүүхэд байгаа эсхийг нь би одоо харах хэрэгтэй байна. Чи надад бүхэл бүтэн 8-9 сар гисээ харуулсан гэвчлэн ингээ ойрцсонгүй гэж хэлсэн. За ингээ хэлсэн чи Тейлор бол бүр ингээл амар драматал сонсоод үнэхээр их ууралсан. Бусад хүмүүс одоо намайг юу гэж хэлж болох ч гэсэн одоо чи надад ингэж хандж болохгүй. Хүүхдээ сонсож байхад чи одоо ийм юм ярьлаа гэж нүүрлэн хүртэл бүр ингээд нулимаад бүр ууралж хашгицсан байгаа. За тэгээ Wade бол одоо нэгэн тэнхээ хэрэлцсэн чинь гизийг нь харъя гэж шийдээд гизийг нь харах гэж оролцсон боловч Тейлор бол бүр амьсгалж чадахгүй байна, ингэж чадахгүй байна гэдэг орилж морлоод тэр хаваар нэг сүр болгоод гизээ бол бүр юусоо харуулаагүй. Тэгээ Wade ч гэж Wade бүхэл бүтэн 9 сарын турш нэг ч удаа Тейлорын гизийг нэг боддоор хараагүй гэж байгаа. Тэгээ ээж нь яагаад гэж асуусан чинь Тейлор ингэ жирэмсэн болоод тархлаад өөртөө итгэлгүй болсон болохоор надад ингэ харуулахгүй гэж хэлсэн. Тэгээд яг энийг нь уучаад надад бол Wade-ийг бол үнэхээр л тэнийг залуу байна л гэж бодсон. Тэгээ бүхэл бүтэн 9 сарын турш өдөр өөр хамт байгаа одоо найз бүсгүй эхнэрийнхээ одоо гизийг нэг ч хараагүй байна гэж одоо юу ах вэ? Ер нь 2020 оны 10 сарын 7-ны өдөр Тейлор Reagan гэдэг нөгөө танилцсан 21 настай жирэмсэн эмэгтэйтэй уулзгаар Facebook-оор тохирсон. За тэгээ эрэхтэй 2 кофе барьчихсан, жижиг юм хөрхөн бэлэг энтер хүртэл барьчихсан өгсөн байгаа. За тэгээ хэсэг ингээ хамтдаа цагийг өнгөрүүлсэн. Тэгээ тухайн өдөр бол Reagan нэлээд баярлаа, шинэ найзтай болчлоо гэд Facebook дээрээ кофе болон бэлэг өгсөнд үнэхээр их баярлаа. Цагийг хамтдаа өнгөрүүлэхэд сайхан байлаа гэсэн утгатай пост хүртэл Тейлорыг тааглаад хийсэн.
Сарын 7-нд уулзчаад маргааш нь буюу 10 сарын 8-ны өдөр ч гэсэн дахиад уулзсан. Тэгээд энэ удаад Тейлор Вэгний гэрт нь очоод оройн бараг 8 цагийн үед очсон. За тэгээ хамтдаа нэг өрөөнд инээлдээд юм ярьжсэнийг нь бол Вэгний нөхөр сонссон байгаа. За тэгээ хальт чих тавиа сонссон чинь би ингээ маргааш охинтойгоо уулзнаа. Тэгээ маргааш охинтойгоо ингээ одоо уулзна гэхээс төрнө гэхээс би үнэхээр хүлээж тэсэхгүй нэ. Маргааш төрөөд жирэмсэн байхаа болно гэхээр үнэхээр сайхан байна гэд ярьжсэн. Тэгээ нөхөр нь ингээ сонсоод маргааш шиг төрөх хуваартай юм байна да. Энэ Тейлор гэх эмэгтэй маргааш төрөх юм байна гэж тухайн үед л бодсон гэж байгаа. За тэгээ Тейлор бараг 2 цаг Вэгнэд юм ярьж суугаад орой 10 цагийн үед бол гэртээ ярьсан. За ингээд нөгөө гэмт яриг гарсан 10 сарын 9-ний өглөө болж байгаа. Тейлор нөхрөө үүрээр 4 цагийн үед сэрээгээд би чамд нэрээ хэлгээ мартчихсан байна. Өчигдөр надтай нэг хүн гахаа авъя гэд битсэн. Би өглөө 10 цагт авчиж өгнө гэж хэлснээ марцсан байна. Бараг $6,000 ийм одоо гахаа худалдаж авъя гэсэн. Тэгээ яг одоо аваачаад өгчгөө явчаад ирээгээд мессеж харуулсан. За тэгээд мэдээж одоо тэр мессежүүд нь бол бүгдээрээ худлаа. Тэгээд вэйт ч гэсэн за тийм үү гэд ачааны машин дээрээ гахаануудаа ачаад 4 цаг гаруй явах газар байсан учраас эртхэн гараад авахсаар хагаад 9 цагийн үед нөгөө гахаа худалдаж авна гэсэн хүн дээрээ очиод уулзсан. За тэгээд гахаануудаа ачаад 4 цаг давхиж очиод нөгөө залуутай уулзсан чинь нөгөө залуу нь гайхаад би яг гахаа авъя гэж өгөн яриаггүй дээ гэсэн чи вэйд нөгөө мессежүүдээ харуулсан чинь наа чи миний нэр бол мөн манай хаяг бас мөн гэхдээ миний утасны дугаар бол биш байна гэж хэлдэг. Тэгээд нөгөө залуу чинь за одоо чи ингэ нэг л 4 цаг гарan яваад ирсэн бол надад жоохон багахан нэрийн гахаануудаа бол өгчхөө хэдий одоо би аавна гэж хэлээгүй ч гэсэн юм үл ойлголцол болсон юм шиг байна. Тэгээ надад юм багахан нэр өгчих гээд тэгээ вэйд гэсэн зөвшөөрөд тухайн гахаануудаа бол тэр өдрөө өглөөний 9 цагийн орчимд бол вэйд бол худалдаж чаддаг. Вэйд гахаануудаа зарчгаад гэрлүүгээ дахиад 4 цагийн турш буцаад явж исэн чинь Тейлор залгаад хүүхдэд төрүүлж эхлэе эмнэлэгт байна гэд уйлаад хэлдэг. Тэгээ Тейлор энэ өглөө одоо Вэйдийг өөрөөсөө худлаа ярьж холдуулчаад утсаар одоо баахан зүйл хайсан нь бол дараа нь бас ил болсон. За Google-с юу гэж өгч хайсан бэ гэхээр хийсвэр хагалгаа 35-7 хоногтой хүүхэд хийсвэрээр төрүүл амьд үлдэхүү гэрийн нөхцөл хийсвэр хийж болох уу гэх зэрэг аимшигтэй зүйлсүүд бол хайсан байсан. За тэгээ 2-3 цагийн турш тасралтгүй иймэрхүү зүйл хайж агаад өглөөний 7 цаг 35 минутанд Вэгний гэрт нь гинт одоо миний бас гарчихлаа. Би эмнэлэг явахаас өмнө танаа шүршүү талтгаа орчие гэж бол асууж ирсэн. Вэгний хувьд бол тэгээ сүүлийн 2-3 хоног өдөр бүр уулзсан өөрийнхөө одоо найз гэж бодсон учраас тэглгүй яхав тэг гээд шүршүүрээ хэрэглүүлэхээр болоод одоо гэртээ бол Тейлорыг оруулсан. За тухайн гэрт бол Вэгний нөхөр нь ажилдаа явчихсан байсан учраас Вэг нь гэртээ 3 настай охинтой хоёулахнаа байсан. Тейлор хэлснээрээ шүршүүрт орж гарч ирээд Вэгнийг цаашаа хараа зогсож байхад нь хит удаа маш хүчтэйгээр толгойроо нь алхаар зогсон. Тэгээ Вэгийн хөрхий тэгээд шууд унаад өгөөгөө өөрийгөө хамгаалах гэж бол маш их оролдоод нийтдээ бүр юм гэрийнхэн 5 өрөөгөөр ингээд цухтаад ноцолтоод явсан байдаг. Ингэж цогтож явахдаа Вэг нь охиноо хараад 3 настай охиноо өрөөндөө ороод хаалгаа төвжгэж хэлсэн. Вэгний гавлын яс нь хэд удаа цуурсан, хамар нь уурсан, нийтдээ 113 удаа хурц ирмэгтэй мис буюу одоо хутганы соревтэй гээд үнэхээр л нүд тальтрам болсон байсан. За тэгээ мэдээж одоо энэ 113 удаа хурц ирмэгтэй зүйлээр соревтэй болсон нь болохоор мэдээж нөх хүүхдийг нь гаргаж авах гээд мис ажилбар хийсэн байгаа. За тэгээ харамсалтай Вэг нь өөрийгөө болон гидсэн дэх 35-7 хоногтой охиноо аврах гэж үнэхээр хичээсэн боловч толгоондоо авсан шархаа дийлэлгүй амьсгал хураасан. Тейлор Вэгний хүнөөснийхэн дараа өөрийнхөө авчирсан багажнуудаар одоо үдсэн өглөө үдсэн бичлэгнийхаа дагуу хийсвэр хагалгаа хийж Вэгнийг эцснээс 35-7 хоногтой охиныг нь бол гаргаж авсан. Хүүхдийг нь гаргаж авсныхаа дараа усаар угааж цэвэрлээд хүүхдийг нь аваад машиндаа суугаад 911 рүү одоо залгасан нь бол тэр байсан. Вэгнээс төрсэн охин уг нь бол амьд байсан хэтэж гисэн хитрхий жижигхэн нэмээд ингээ буруу аргаар төрүүлчихсэн эмнэлэгт очихдаа бараг төрөөд 1 цаг гарan болчихсон байсан гээд ямар ч эмчилгээ авалгүй зүрхний цохилтод багассаар байгаад тухайн өдрийнхөө 1 цаг 22 минутанд харамсалтайгаар амьсгал хураасан.
Машинд явж байхдаа Тейлор Регний утсаас нөхөрлөө сонь мессеж бичээд утсыг нь шууд цонхоор шидсэн байгаа. Тэгээ нөхөр нь бол нэлээд гайхаад өөрөө ажилдаа байсан учраас Регний ээжийг нь та очиод ингэж шалгаад үзээ чи иймэрхүү сони юм бичээд ах юм. Уцаа бас ахгүй ингээд Регний ээж нь бол охиныхон тийм аимшигтай дүр зургийг өөрийнхөө нүдээр хамгийн анх бол хараад 911 рүү залгасан байгаа. За ингээд цагдаа нарт бол ийм амь насаа алдсан жирэмсэн эмэгтэй. Гэхдээ хүүхэд нь гидсэнд нь байхгүй цогцос. Харин нөгөө талд өөрөөс нь төрөөгүй хүүхдийг өөрийнхөө хүүхдгээд хэлээд байгаа хоёр одоо байгаа эмэгтэй гэд энэ хоёрыг холбоотой хэрэг гэдгийг мэдхэд бол тийм ч хэцүү байгаагүй. За нэмээд Регний нөхөр нь ээж нь гэд бүгдээрээ сүүлийн 2-3 хоног Реген Тейлор хоёрыг хамтдаа гадуур дотор зугаалаад байсныг нь бол мэдж байгаа бүх зүйлээ цагдаа нарт хэлсэн. За тэгээ Тейлор бол ингээл уйлж унжаал ингээл тусал мосол хийлгээл өөрийгөө одоо төрсөн юм шүү жүжиглж агаад байдал нэг л биштэй худлаа ярих сэдв нь бүр дуусаад Тейлор бол цагдаа нарт за би үнэнээ хэлье. Би өнөө өглөө Регний гэрт бол очсон нь үнэн бит хоёр ярилцчихсэн чинь миний жирэмслэлтийн талаар ингээд маш олон зүйл асуугаад байсан. Тэгээ бит хоёр муудсан. Намайг жирэмсэн гэж биш гэж одоо Реген хэлсэн. За тэгээ муудаад би түлхэлцээд ноцолдож байхдаа би түлхсэн чинь Реген толгоогоо юмд цохиод унчихсан. Тэг яг тэр унсан эсгээрээ толгооноос нь маш их цус гараад исэн учраас би түүнийг бол аврах гэж бол эхлээд оролцсон. Аврах гэж нэлээд оролцсон ч гэсэн угаасаа одоо Реген өөрийгөө өгч байгаа гэдгийг мэдсэн юм шиг миний хүүхдийг авраач би одоо өгөх юм шиг байна. Миний хүүхдийг авраач л гэж хэлсээр агаад амьсгал хураалсан гэж цагдаа нарт хэлдэг. За тэгээ Тейлор бол хизээж үннээ хэлээгүй. Эцсийн хүртлийн худал хуурмаг зүйлээ хэлсээр л байсан. Үнэхээр л ойготмар санагдсан. Цагдаа нар бол худлаа яриад байгааг нь мэдсэн. Тэгээд түүнд хийжсэн туслыг нь шууд зогсоогоод түүнийг имлэхээс нь гаргаад цагдаагийн газар бол авчирдгаа. За тэгээ Тейлор бол эцсийн хүртэл үннээ хэлээгүй. Би Регний хэлсэн зүйлийг л хийсэн. Би хүүхдийг нь аврах гэж хичээсэн. Реген өөрөө унаад толгоонд одоо унчихсан. Би тэгээ хүүхдийг нь аврах гэж 911 дуудаагүй ингээд айгүй утсан юм аа. Тэгээ хүүхдийг нь аваад би шууд эмнэлэг явах гэжсэн гэдэг юм муухай түүхээ бол эцсээ хүртэл яриха болоогүй. 2022 оны 9 сар Тейлортой холбоотой шүүх хурал эхэлж түүнийг 2 хүний амь насыг он царгас хэрцээгээр хөнөөсөн хүүхдийг хулгайлсан гим хэрэгт нь буруутай гэж үзээд 2022 оны 11 сарын 9-ний өдөр Тейлорт цаазын ялыг шүүхээс оноосон. Америкийн нэгдсэн улсын Техас мужид цаазтуулах ялаа хүлээж байгаа нийт 7 эмэгтэй байгаа юм бэлээ. Тэгээд Тейлор бол 7 дахь эмэгтэй нь болж бүртгэгдсэн. Тэгээ одоо хүртэл шорондоо ялаа эдлээд байж байгаа. Тэгээ Америк улсын хувьд бол цаазын ялыг дунджаар 20-23 жилийн дараа гүйцэтгэдэг гэсэн тоо баримт байдаг. Тэгэхээр яг энэ дунджаа хэрвээ дагах юм бол Тейлор бараг л 2050-60 онд цаазаар ахуулна гэж бодож байна. Гэхдээ бас хугацаанаасаа наанч бас гүйцэтгэх тохиолдол байдаг. Эсвэргээрээ Америкийн нэгдсэн улсын бас тийм цаазын ял авсан нийт хүмүүсийн 20-21% нь цаазын ялаар биш шорондоо жам ёсоор өгдөг гэсэн тоо баримтч бас байгаа. Тэгэхээр ер нь бол нэлээд олон жилийг бол Тейлор одоо зүгээр амьд цэрүүн өнгөрүүлэх боломжтой болж байгаа маа. За нэг ийм харамсалтай хэргийн талаар та хэдтэй ярьж өглөө. Тэгээ худалч галзуу эмэгтэйгээс болж 21 настай гим зэмгөө жирэмсэн эмэгтэй хүүхдтэйгээ ийм аимшигтай байдлаар одоо хамтдаа халуусан нь бол үнэхээр харамсалтай. Тэгээ саяхан 2-7 хоногийн өмнө яг энэ гимт хэргийн талаар Netflix дээр баримтат кино гарсан. Тэгээ та хэд бас тэрийг үзсэн үү? Та хэд ер нь бас яг энэ хэргийн талаар юу гэж бодож чинь санал бодлоо комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараагийн дугаар маань удахгүй арах учраас subscribe дарахаа битгий мартаарай манайхаа. За тэгээд баяртай.